Улсын их хурлын дарга эрхэмшүүтэй. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 39-р зүйлийн 39-1-д Монгол Улсын их хурлын хууль тогтоох хэн шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаас иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээж авч болно гэж заасны дагуу 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн систем цахим хуудсанд Монгол Улсын иргэн отгоны Батхүүгийн гаргасан үйл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татварыг хүчингүй болох хуулийн төсөв санаачлах саналыг 100,175 иргэн дэмжсэн болно. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 39-р зүйлийн 39-5-1-д хуулийн төсөв санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын их хурл авч хилцнэ гэж заасны дагуу Улсын их хурлын чуулганы уралдаан нар 2025 оны 9-р сарын 15-ны өдрийн нэгдсэн уралдаанд танилцуулж Монгол Улсын их хурлын тухай хуулийн 23 дугаар зүйл заасан эрхлэх асуудлын хүрээнд өргөдлийн болон төсвийн 1000 онд шилжүүлсэн билээ. Төсвийн 1000 оны 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хилцэж тус байнгын орооны 2025 оны 21 дугаар тогтоолоор үйл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татварыг хүчингүй болох асуудлыг гаргасан нийтийн өргөдлийн дагуу үйл хөдлөх хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогот ногдуулах албан татварын асуудлыг судалж Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95-ын 5 дахь хэсэгт заасан хүрээнд санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Сайн Зураг, ажлын хэсгийн гишүүдээр Улсын их хурлын гишүүн Ж Алдар Жавхлан, Т Авбакир, Д Батбаяр, Ир Батуулд, Б Заяавал, Б Мөнх Соёл, П Мөнх Тулга, Ч Номин, Б Төвшин даваагийн цогт батарнаар ажиллалаа. Дээрх ажлын хэсэг нийтийн өргөд тусгасан үйл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татварыг хүчингүй болох асуудлыг холбогдох татварын хууль эрх зүйн зохицуулалт бодлогын асуудлуудаа уялдуулан наривчлан судалж доорх санал дүгнэлтийг боловсруулж танилцуулсныг төсвийн 1000 оны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлцээ. Үйл хөдлөх хөрөнгө борлуулах шилжүүлэхэд төлөх татварын асуудал нь дан ганц татварын өнцгөөс харах бус хөрөнгийн зах зээл, орон сууц болон татварын бодлого, мөнгө хуваах терроризмыг санхүүжүүлэх зэрэг бодлоготой холбогдуулан авч үзэх өргөн хүрээний асуудал байна. Тухайлбал үйл хөдлөх хөрөнгийн татварыг чөлөөлөх асуудал нь улсын бүртгэлийн ерөнхий хууль, эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлийн тухай хууль, үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, үйл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, хувийн орлогын албан татварын тухай хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хууль, орон сууцны тухай хууль, мөнгө агуулгын терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хууль болон холбогдох бодлогын бичиг баримтууд зохицуулж байгаа тул эдгээр хуулиудыг цогц байдлаар уялдуулан судлах зайлшгүй шаардлага байна. Татварын ерөнхий хуулийн 6-1-ийн 5 дахь заалтад албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого хөрөнгө бараа ажил үйлчлэгийн тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээг ногдуулж хариу төлбөрөөр төсөв төлөвлөж байгаа мөнгөн хөрөнгийг гэж мөн 10 дугаар зүйлийн 11 дахь хэсэг татварын өнгөл чөлөөлтийн хэлбэрүүдийг заасан бөгөөд татварын хувь хэмжээ, хөнгөлөлт чөлөөлтийн хүрээнд татвар ногдох залтыг бүхэлд нь хүчингүй болгохтой шууд холбоогүй байна. Хувийн орлогын албан татварын хуулийн 21 дугаар зүйлийн 21-ийн 2-1 дахь заалтыг хүчингүй болгохыг татварын өнгөл чөлөөлтөд эдлүүлэхтэй шууд адилдах боломжгүй бөгөөд бодлогын өрнөлөө татварын суур болон шударга тэгш байх зарчим нийцүүлэн тусгаалan авч үзэх шаардлага байна гэж үзлээ. Одоогийн байдлаар үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л мэдээллийг агуулсан цахим бүртгэлийн систем төдийлөн сайн хөгжөөгүй. Үүнтэй холбоотойгоор үйл хөдлөх хөрөнгөний бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах, холбогдох төрийн байгууллага болон нийтийн эрх зүйн хуулийн этгээд мэдээлэл солилцох асуудлыг хуулиар наривчлан зохицуулах шаардлага үүсэж байна. Тухайлбал иргэн тухайн орон сууцыг өмчлөн өөрөө амьдарч байгаа хэсэг, эсвэл бусдад түрээсэлж байгаа хэсэг, амьдран суух зориултаар ашиглаж байгаа хэсгийг натраад хэрхэн бүртгэдэг. Мөн гэрээний бүртгэлтэй холбоотой мэдээллийн нэгдсэн сан бий болоогүй нь иргэн орон сууцаа ямар зорилгоор борлуулсныг бодтойгоор ялган тогтоох боломжгүй. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн бүртгэлийн хөгжүүл сул орон байр өмчлөдөг иргэдийн хөрөнгийг бодит ашиглалтын зорилго тодорхой бус байгаа зэрэгтэй холбоотойгоор иргэдийн орон сууц борлуулалтын зорилгыг нотлох, ангилах нөхцөл бүрдээгүй асуудлууд практик дээр байна. Үйл хөдлөх хөрөнгөний татварыг дангаар нь чөлөөлөх нь хөрөнгөний зах зээлд татварын гажуудлал үүсгэн үйл хөдлөх хөрөнгө рүү хит төвлөрөх, хувьцаа, бонд, үн цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг хөрөх чадвар сулрах, хөрөнгийн төрөлжилт буурах, богино хугацаанд ашиг олох үйл ажиллагаа нэмэгдэх, орон сууцны өвн хөөрөгдөх,
эргэлтийг хилцлийн тоо өсөх зэрэггээс шалтгаалж бодит хэрэглээний худалдаа авагчид зах зээлээ шахагдах, орон сууцны хүртээмж урах, санхүүгийн экосистемд тогтворгүй байдал үүсэх эрсдлүүдийг бас үүсгэж болохоор байна. Мөн аль нэг төрлийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын орлогын татвараас чөлөөж давуу байдал үүсэх нь эдийн засгийн салбар хоорондын хөрөнгө оруулалтын хэвийн хуваарлтыг алдагдуулж, инновац үйлдвэрлэл зэрэг өндөр бүтээмжтэй салбарууд чиглэх ёстой. Хөрөнгө оруулалт нь үл хөдлөх төрөнгийн салбар шилжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эдийн засгийн урт хугацаанд хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4-1-ийн 7 дахь заалтад үл хөдлөхий түрэн худалдан авах, эсвэл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөхий түрэнхтэй зуучлалын байгууллага гүйлгээний талаар мэдээлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэ нь үл хөдлөх түрэнх зуучлалын байгууллагын мөнгө угаах өндөр эрсдэлтэй хүн хуулийн этгээд гэж хуулиар тодорхойлсон байна. Үл хөдлөх түрэнх борлуулалтын орлогын татваргүй болгох нь өмчлөл хөрөнгийн өрсөлдөлийн талаарх татварын мэдээлэл давхар хяналтыг сулруулж, гүйлгээний ил дод байдлыг бууруулан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг нэмэгдүүлэх, фатваас онцолдог үл хөдлөхий түрэнгийн мөнгө угаах зорилгоор түгээмэл ашигладаг үл хөдлөхий түрэнгийн үнийг зориуд өндрөөр эсвэл багаар тогтоож гүйлгээнд оруулах, 3 дахь этгээдийг ашиглан жинхэнэ өмчлөгчийг нуун дарагдуулах, хөрөнгийн их усүрийг нуухын тулд үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдаа авах, үл хөдлөхий түрэнгийг худалдаж аваад богино хугацаанд дахин худалдах замаар хөрөнгийг цэвэршүүлэх зэрэг мөнгө угаах өндөр эрсдлийн аргуудыг ч илүү хэлбэрээр үйлдэх боломжийг нэмэгдүүлж болзошгүй байна. Дээр дурдсан хууль зохион судалгаа мэдээлэлд үндэслэн нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны эдийн тухай хуулийн 95 дахь зүйлийн 95-5-ын 1 дахь заалтад заасны дагуу засгийн газар чиглэл өгөх тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулан байнгын оруулан Улсын их хурлын тухай чуулганы уралдааны хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж танилцуулсан болно. Байнгын орооны уралдааны үеэр Улсын их хурлын гишүүн Норвын алтан уяг нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудал гаргасан иргэдийн өргөдлийг Улсын их хурл хэлцэхдээ засгийн газар чиглэл өгөх нэрийдлэр асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын үндсэн хууль заасан төрийн үйл хэрэг шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлалын энэхүү эрхээ эдлэн гэж заасан зарчим боддоор хэрэгжихгүй байх талтаа дул цаашид энэхүү асуудлыг бодтой үр дүнтэй иргэд ээлтэй байдлаар шийдвэрлэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Нийтийн өргөдөл гомдлыг цахим хуудсанд байршуулсан үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татварыг хүчингүй болох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг хилцсэн талаарх 40,000 оны санал дүгнэлтийг та бүхэн тараасан. Улсын их хурлын эрхэм гишүүдээ нийтийн өргөдөл гомдлын систем petition цэг парламент цэг эмэн цахим хуудсанд байршуулсан үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татварыг хүчингүй болох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг хилцсэн талаарх 40,000 оны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүдээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.